Зохиолч Эстинүн санаандгүй учрал 1-р бүлгийн 9-р хэсэг. Сэтгэл санаа нь ужран бие эргэтэн нь улам бүр хөнгөрөх бархас эм тариагаа хийлгэх зураа гэр орон руугаа ярьж ажил төрлөө зохицуулсаар шөнө оройч болчихов. Бариач эгчийн бол дэмчин хэлсэнчлэн хуйл тачаал нь ахиад л асан дүрлцэж чухам яах учраа олохгүй зүдрэх тул аргагүй нэрхэнд Туяама руу залган эллэг хэлэгээр дуудууллаа. Энэ удаа Туяама дотор хувцас бүрэн тайлаад өмнөр нь хэдэнтэй гунхан урин тачаангуу хөдлөн хэсэг бүтснээ нүцгэн биеэр наалдан тэсгэл алдтал тэрч нилээн удав. Бархсын барьц алдран эргэтэнгийн шүргэлэх буяхаас тачир өстэй өмдгийг мэдрэх тусам оволцтол амьсгаадан ах нь бүр хэзүүдлээ. Хамгаалттай харилцаанд орж болдоггүй мүү гэж арга баран өндөлцтөл Туяама мишгэлзээд болохгүй би биеийн үлэгч биш шүү дээ. Зөвхөн таны эмгэгийг гэмжлэх хүсэлтэй сувлагч хүн. Тэгээд ч би хангалттай цалин авдаг. Дөрөн зөрч чөхөл сэлэмгээс толгой бүндгс шүү дээ гэж учирлаад Туяама гарсны дараа шүршүүрт орон сэргсэн бархас удсаа шүүрэн ануулуу залгах гэснээ. Надад ийм их анхаарал халамж тавьж байхад би илүү чундж болохгүй. Эмчийн зааврыг ягштал мөрдөх ёстой. Хэмээн ганцаар өглөж зогссноо ануудаа ярихаа азнан батаа руу залгалаа. Байна уу? Хэлснийг чинь зогцуулсан шүү. Гэхдээ жоохон асуудал гарахт өгч гэж сонсогдов. Юун асуудал? Манай сургалтын албаны дарга гэж нэг сар шимжилсэн хөгшин байдгийм. Тэр л ануг элдвэр шахаж дарамтлсан бололтой. Гэрдэдийн жаахан тооцоо дутуу юм байна. Тэрийг л сурвалгаж бархас бажимдан анууд нь ямар нэг юм болоогүй зү. Тэр төлбөр нь хэд юм? Би төлчихье гэж хойсгонов. Маргааш уулзаад ярилцъя. Санаа амар бай. Гэснээр тэдний яриа өндөрлөж анууд санаа зовнин орой минь ямар сонинтой гэсэн зурвас илгээлээ. Дажгүй анаа. Уцаа яагаад таачсан юм бэ? Хаана уулзах юм? Гэсэн хариу тэр дорн ирэв. Цэнийг дууссныг анзаарсангүй. Анх нь имжилгээ ихтэй л байна. Өнөөдөр амжихгүй нэ. Их адуу дэглэмтэй имлэг юм байна. Магадгүй энэ нь зүв бах. Хоёулаа дараа болъё доо. Ануу гоморхож бархас учирлан удтал бичлэлцсний эцэст саяныг ойлголцсон чаата зогсоолоо. Нойрон хулцсан бархсын нүдэнд турхан ануугийн гэнэн төрх хөөрхөн царай гойлог тэгш би үзэгдэн шөнийн зингэл дурсах үед ахиад л бүх бие нь халуурган чимчим лугшсаар эргэтэн нь өндөж эхэлжээ. Би чинь юу олчих нь вэ? Дөнгө жимчилгээ эхэлж байхад ингээд байдаг. Цаашид яах юм? Хэмээн балмагдан бодож архиу хүсэлж нэмэгдэн заваа. Ан болохгүй. Гэнэн жаахан амтэн шүү дээ. Гэхдээ охин биерэ байсныг нь эрт мэдсэнсэн бол татгалзах байсан. Даанч хож өмдөж. Ганцаараа өглөн байж чадах бархас өрөөнд дотроо холхон сэрэл хүслээ дарж адан байх үед утас нь хангинав. Дугаарыг нь харамгц инээд алдан "Өө, тамир дөө. Хотод ирчихсэн юм байх та" гэд яран авлаа. Бархас ахаа, сайн уу? Хотод ирсэн үү? Нөгөө эмнэлэг юу болов? Гэж иршүүд хоолойгоор хөнгөнөн амьсгаа авах завдал өгөхгүйгээр баахан асуултаар буллаа. Чэ тогтун ярил та. Яасан хурдан ярьдгийм? Гэх бархас хотод ирж эмнэлэгт хэвтснээ дуулгахад тамир "Дөө нь хөдөө дадлахт явнаа. Энэ жил их сургуулаа төгснө. Хэд хоногийн дараа яваад очие" гэж дурж гонолов. Жилийн өмнө тамилцсан хуурай дүүтэйгээ удтал ярилцсан бархас яриагаа өндөрлөөд "Залуу насыг минь санагдуулах үед цаваа сэргэлэн золиг шүү. Ер нь ануутай танилцуулбал яагаад болохгүй гэж. Яаг тохирно гэсэн шүүн бодсоор зөргмөлжээ.
Орчлон мэд эмнэлэг бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд тэр дундаа эрэгтэйчүүдийн эмгэг тал дээр чамгүй амжилт үзүүлэн олны талархлыг хүлээсэн билээ. Харин бархсан хэвдсэн тасаг бол өндөр нууцлалтай зөвхөн итгэж болох хүмүүст үйлчилдэг тусгай хэсэг. Эмч болоод сувилагчд нь маш өндөр цалин авахын сазуу тэрэг хэмжээний хариуцлага үүрдэг. Тусгай тасгийг энгийн иргэд бүхэл эмнэлгийн ажилчдын дийлэнх нь мэдэхгүй. Том дарга нар баячууд л хэвддэг. Хүн амьтанд мэддэхгүй байх нь аргагүй гэж ярилцгааж анхаарал авахт хандуулдаггүй ажээ. Хүсэл мөрөөдөлтөд тун орцсон орчлон ойр зүрийн хэрэгцээ зүйлээ аван эмнэлэг дээр ирж байрлав. Донороор сонгоод байгаа баргасан эмчилгээний талаар болдоос цагургалж мэдээлэл авах бөгөөд тусгай сувлагч хэдэн удаа орсногч анхаарлаасаа холдуулсангүй. Орчлонгийн дотор сэтгэлд биелэж үл болох үед нууцхан хүсэл бий бөгөөд тэрэндээ хүрэхийн тулд алхам алхмаар дөгсөөр байгаа нь энэ. Нөхөр нь ч хорьсонгүй. Үнэн дээр нөхөрт нь дураараа зугаацах боломж гарч ирсэн болохоор уриалгахын зөвшөөрөөд эхнэрээ явмагц араас нь гарч уулздаг бүсгүүдээрээ очисон билээ. Туяамаа дээж авснаас гадна 2 удаа дуудагдсан байна лээ. Арай дурлцсан юм биш үсттэй. Бусад өвчнүүд огтыг ээлжид дууддагсан. Орчлон гинэтхэн хар хорийн бодолд автан бархсыг харамлаж буйгаа мэдрэв. Миний хүүхдээ эцэг болох юм шүү дээ. Бодснороо өөрөө нэг ороод үзье. Үг сольж байр байдлыг нь тандаж мэдээ гэж бовтонснаар арай ч өглөөтөө залгав. Бол дэмжтэй ярьж зохицуулчихад совилогчийн хов зумсан тэрэгэнцрээ дүрсээр ороход барахаас нам унтж байв. Өрөөнд халуун байсан бололтой хүнжлөө тийрсэн байхаагаад булчинлаг ханхар зээж чэйрэг гуй шилэв дотоочны цаанаас овойх юрбусын том эрхтэн. Орчлон золтоол уулга алдчихсангүй. Арайхийн бие бариад хоолоогоо хідэндээ засан буруу хараа зогсчов. Бархаас зочин сэрж хүнжлөө яар нөмрөөд тариа юу? Би бүр нам унтчихж гэснээ шин сувлагч руу нүд болондан дэндүү гоо төрөх галбар төгс бие хааг нь хараад өөрийн ирэхгүй. Танай эмнэлэгт чинь орчлонгийн соруулсан огтуудыг ажилуулдаг юм да хэмээн дуу алджээ. Сэрээсэн дуучлаарай. Таны тарианы цаг болчихж гэх орчлон огтхонч сонсоогүй дүр эсгэн хэд хэдэн булчин тариа хийгээд одоо суц тариа хийнэ. Аль гартаа хэлэх вэ? Гэхэд шалиг үг хайсандаа бантж хэвдсэн бархас гараа огцом гаргатал хүнжил тэглэн орны урдуур унчхав. Эрэгтэн нь дотоожоо задлцгшахан хатууран гозоочсон байхыг хэлэх үү? Царайн чавх шиг ягааран хүнжил рүүгээ зүтгэж орчлонж уулгаалдан тонгоож хоёул мөргөлдөн бөө юм боллоо. Өндийг зөрөө сувилагчийн хормой дороос цохолзох гэрэлтсэн цагаан дотоож бариу өмсгөлийн цаанаас бом байх том хөх бандгардуу үзгийг нь харж амьдсан бархас учир зүггүй амьсгаадан өөчлаарэ би бүр энэ эмчилгээ гэж ээрэн гацлаа. Орчлонж улаа бударчихсан. Хүү яхаа ингэж хамаагүй хөдөлж болохгүй шүү. Таны барианд тун хортой яадгийн билээ дээ. Та тайвшир хэмээн сандран шулганав. Арайхийн тайвширч суц тариагаа хийлгсэн бархас ахыгаа уучлаарай. Би ер нь эмнэлгийн дэг зөрчөөд зүгээрээ та ингэж огцом хөдлөж огт болохгүй. Тусгай сувилагчдуудаарай. Дуудсан л да. Гэхдээ чирж болохгүй мó? Орчлон догдлож эхэлсэн ч арайхийн тайвшраад би зөвхөн тариа хийх үүрэгтэй. Гэхдээ та нар чинь өвчтнөө нэн тэргүүн тавих ёстой биш үлээ. 3 ч хөрхөн охин байгаа шүү дээ. Наас нь дэндүү бага юм. Би чинь ойхон хүүхэдтэй хүн. Ер нь эмнэлгээс гардаг ч юм билүү. Орчлон зогдуулсан сандарч аха би эмчид хэлээд үзье. Гэхдээ туршлага үнэхэр муу шүү. Өдрийн тариа хүртэл баяртай гэчгээд бөксөө хаялан гарч одлоо. Бархас шин сувилагч маш их таалагджээ. Нас нь бусдаасаа ахимаг юм. Гол нь ногоондуу туяатай том хүрэн нүдэнд зөрөх рүү зүгээр л урсаад орчих шиг санагдваа. Буял тачаалтаа авчид гүйдсэн тул аргаа баран туяамаа руу залгаж охин жудалгүй ороод иржээ. 9-р хэсэг
төгсөв. Санаандгүй уучрал 1-р бүлгийн 10-р хэсэг. Ховд аймгийн толгой бизнесмэнүүдийн нэг бол яалтч үгүй Бархас мөнөөсөө мөн билээ. Дэлхийг донслогсон коронавирусын тархалт намжиж дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжсөн үе. Хөшөөтийн уурхад 20 гаруй машин явуулдаг төдийгүй бага хэмжээний хувьцаа эзэмшдэг Бархаст санхүүгийн хямрал нүүрлсэнгүй. Том хүн Америкийн нэгдсэн улсын томоохон сургууль сурах урилга авч эхнэр туул охин хоёр нь тунчиг дурамчхан байсан ч бид амьдралын тарж ядуу байдлаасаа сурч чадаагүй. Хүү минь явах ёстой хэмээн зүтгэсэн Бархас сансандаа хүрээд 8 сарын ихээр аялалд гарсан аж. Алтай таван богд үргэлжлээд Увс аймгийн үүрэг нуурт очлоо. Эхнэр огтонч сэргэж бүгд л сэтгэл хангалуун байгалийн үзэмжид нүнд унган баясаж авсан. Хаявсан газраа олонтойгоо явдаг Бархас шин танилуудтайгаа нохо 3 харагдтал уугаа тасарч өглөөн нь сэрэхэд зөөлөн атлаа устаа бороо шивэрч байваа. Амрагчид бүгд л яаран сандран буцаж байгааг хараад ихэд гайхсан Бархас "Та нар дахиад хонохгүй мүү? Борооноос айгаа юу?" гэхэд "Энэ хүн урд 2 том жалга бий. Уулын ус уйрлээд зам хаачдаг. Бороо зогсохгүй бол энэ дуудна" гэх сонстов. Эхнэр туул нь аргадан "Ус нуурыг үзэн гисэн биз дээ. Хөдлөе" гэж өглөн огтонч даарч зутарсан бололтой ээжигээ дэмжижээ. Шартай толгой нь ангалцсан дотор нь муухарж байсныг ч хэлэх үү, шил арх задлан дотроо засаад явхаар шиdən майхан саваа ах байлаа. Нээрэл гууж алгаар халхиж ядан урсах Улаанбор ус улам бүр ирчээ авахтай таарч амжиж ирсэн Бархас дайруулан зүтгэсээр гарч чаджээ. Ард нь жижиг голдуу олон машин үлдэж цааш давхисаар буруу зам руу орчихсон Бархас гинэтхэн тулсан жалга руу машинаа зогсоож эс чадан эрчээрээ ойччихжээ. Тарнэр дуугран эхнэр огт нь орилолдон чухам юу болчихов бүүм. Сэхэ орсон Бархас бууж харвал ургаач болоо мөргөж машинаас толсмоос л садасаран гойжж байхыг харлаа. "За баларсан, касчраа хаалцглаа" гэж Бархас орилож туулж их л бухимдангуй "Хар ус гудраг бол ийм юм болохгүй штэ. Хідүүдээ уучдаг юм" хэмээн ширүүлв. "За яах вэ? Энэ зэрэгтэй тогтсон нь их юм. Том гарлах хааж байгаа ч юм билүү" гэд Бархас огтхонч тоосонгүй. "Нэрээ тийм ч юм уу" гэж бодох туулж дахиж юм хэлсэнгүй. Буруу замаар орчихсон болохоор араас машин ирэх найдвар алга. Тэр холуур зүрх хэдэн машин руу гардаллан орилоод ч нэмэр болсонгүй. Бороо улам ширүүлсэн орж цогтож эхэлсэн Бархас "Би буцаж алхая да. Чирэх унаа хай" гэж зогсдол огт нь "Аваа, тэр машин ирж байна" гэж орилолдов. Ланд 200 маркийн жип торох юмгүй давгсаар ирж дотроос нь өндөр цагаан залуу гарч ирээд "Аха, юу болов? Энэ ёстой эвгүй зам байна лээ. Бид нар аймгаас ирэхдээ бас төөрөөд" гэж их л урайлгхан өгүүлээд араас нь гарч ирсэн Бадруундо бор залууд хандан "Гамбааха, та үзээд гэж чирж болох нь" гэлээ. Өнөөх залуу машин дагуур их л удаан үзсний эцэст "Айл бараатахаас өөр аргагүй байна да. Чирээд явж болгоч тоормслох боломжгүй болчихож. Улаан давааны уруу явж болохгүй" гэснээр Бархасын машиныг чирэн хөдөлжээ. Гүвээ давмагц уудам хүндий дунайртан цусландаа гарсан айлууд яраалтаж байв. Гэнэт орсон борооч зогсож солонго татчихлаа. Бархасын сэтгэл уужраг бололтой эхнэртэй хандан "Аль вэ? Миний хөгшин цүнхнээс шилэм аваад ирээж сайхан сэтгэлдээ залуустай танилцъя" гэчгээд өндөр цагаан залууг цоглон ширтснээ. "Чээ чин огтынх шиг яасан гоё нүдтэй юм. Одоогийн залуус үнэхээр бие бэлдэр сайтай болжээ дээ. Ахыг нь Бархас гэдэг ховдих" гэлээ. "Намайг Тамир гэдгээ, арх ангаах. Энэ Гамбаах миний үеэл" гэснээ сүүлд гарч ирсэн бүсгүүрөө гар занган "Гамбаахын сүд бүсгүй" гэж бүгдийг танилцуулаад Бархасын огтын зассан аяны ширээний ард тухалжээ. Өглөөний тарианы дараа Бархас ахаад л Туяамаг дуудсныг мэдсэн орчлон
их л тавгүйдэн харамлах хардах сэтгэлд автчихав. 3 хөөрхөн охиноос ганцыг нь онцлоод байдаг. Ингэж болохгүй гэж бовтновч эмчлүүлэгчийн хүсэлтийг яалтаж хүлээдэг. Бархаас түүнд бүх талаар бүр 100% таалагджээ. Тэр бүхэл сэрэл хүсэл насан, амьсгал нь тургасан, эрэмийн цэнгэлийг маш их хүссэн тачаадж байв. Өдрийн чимчим лугшин чигт нь орох үед бархсын хүдэрцээж дотоожоо түрэх том эргэтэн нүднээ үзэгдэж өөрийн ирэхгүй дуу алдан гиншжээ. Буцаад ордгийн билүү гэж зүрх алдарч суудал болдомж орж ирэн буруу алхам хийхээс сэргийлж чаджээ. Үеэл ихчийнхээ шуналлыг тун сайн мэдэх болд уулзаж үзв. Ямар хүн байна? Тун дажгүй бүх талаараа тохирох юм байна. Дүүн бархас ахыг судлаад гоё юм олж мэдлээ. Бархас ахын аав нь аймгийн арслан залтай бүх хүн юм байна. Тэр бүхэл өвөө нь ховдын манжалбаны эсрэг тэмцэж явсан хуш өнөө юм байж. Тэгэхээр удам сайтай хүний үрлэгсэн үг. Хүний нууцад хамаагүй алдаж. Үгүй та фэйсбүүк руу ороод хар л да. Тэнд бүгд байна. Орчлонгийн царай улаа бутран инээмсэглэж сууснаа. Туяа мал дуудаг татах юм. Нөгөө хоёр нь сайн шүү дээ гэлээ. Санааг нь ойлгосон болдомж за би зохицуулъя. Ингээд даваах юу гэж байна? Эргэж буцаад л байгаа. Гэхдээ зөвшөрсөн. Үгүй гэсэн ч би өөрийнхөө шийднэ. Ер нь салдагч юм билүү? Даваахан уулздаг бүсгүй хин гэж манай төгсөлтийн мэлээ. Тэгээд явж л байг. Надад одоо хамаагүй болсон. Харин чи чадвал нотлох баримт олж өгөөрэй. Болдомж толгой дөгсөөр гарч өдрийн тарай хүртэл дэгэлзэн гээвэрсэн орчлон цаг болгонгоц тэргээ дүрсээр бархсан өрөөлөө орлоо. Тарайны цагуулчихсан уу? Би хүлээж байлаа. Гэсээр бархсыг угсахын босдол орчлон уулгаалтан хөөе ахаа ингэж оцсон шөрөн битгий хөдлөл дөө. 7 хоног тисчих. Дараа нь тэнгэрт ниссэн ч хамаагүй. Гээд даралтыг нь үзэн хүйсийг нь хэмжээд хэвэн бэ? Одоо хөвчих гээд урдуур хойгоор нь хөдлөн ор дэрийг нь янзлахдаа жаахан зэтэн хөдөлгөөн хийж орхив. Орчлон бол бүрэг даруухан ёс зүйтэй бүсгүй. Гэвч энэ удаад эм хүний зүн совин хардалт шунал нь илүү давамгайлж бархсад тал болохыг чин сэтгэлээсээ хүсжээ. Цовлогчаа. Энгэр дээр чин орчлон гэсэн нэр байх юм. Энэ эмлэгч орчлон. Арай чиний. Орчлон том хөхөө булбгнуулан баахан хөхөрснөө. Аавын найзах юм аа. Чухам ягаад ийм нэр өгснийг би мэдэхгүй. Та үнэхээр ажигч юм. Тэд ойр зүрийн юмс ярилцсан хэд хэдэн тариа хийж дараа нь дусал залгаад орчлон гарах гэтэл барахаас жаахан суул та. Асуух юм байна гэж гойв. За тэгье. Гэхдээ би удаж болохгүй. Би өглөө хэлсэн дээ. Аха, дүүн тарианы сувлагчүүдээ. Дөрөв зөрчвөл халагдана. Сарын 10 сая төгрөгийн цалинтай ажил өөр хаач олдохгүй шүү дээ. Бөөх, тийм өндөр. Тийм ээ. Гэхдээ зөвхөн энэ тасагт. Та гихтэл хоногт 1 саяыг төгрөгдүүлж байгаа шүү дээ. Гэхдээ хинж дараа харамсдаггүй. Ягд гэвэл манайх төгс эмчилдэг. Бархас уртаар санаа алдаад эмчлэгдэж байгаа нь сайханж 17, 15 настай 2 охиноо бодохоор санаа зовних юм. За. Миний дүү явж ажиллаа хийдэ гэд санаа алдан нурмайчхав. Арайч хэдрүүлчихлээ гэж бодсон орчлон аха та надад фэйсбүүк хаягаа өгч. Дүүн санаа зовох нэг асуудал байгаа. Хэлхийс зүрхшээгээд байна. Хоёулаа илэн далангуй ярилцъя. Дараа нь би яахаа шийдье гэд ногоонд туяатай хүрэн бор нүдэрээ талбарын ширтэн сэтгэл татам инээмсэглэжээ. 10 дугаар хэсэг төгсөв.